Монгол Service and Support компани зохион байгуулж байгаа энэ удаагийн вебинарт оролцож та бүхэнд нь баярлалаа. Монгол Service and Support компани зүгээс зохион байгуулж байгаа Adoption of Cloud Architecture сэдвт манайд өнөөдөр 3 спикер оролцож байгаа. За ингээд Монгол Service and Support компани бизнес хөгжил борлуулалтын газрын албаны дарга Тэнгис Улбыг хүргэж байна. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд. За тэгээ Монгол Service and Support компаниас зохион байгуулж өнөөдрийн вебинарт цаг зав гарган оролцож буй та бүхэндээ баярлалаа. За миний бие бол Монгол Service and Support компани бизнес хөгжил борлуулалтын газрын дарга Тэнгис Улд гэж хүн байгаа. Тэгээд өнөөдөр мэдээлэл технологийн тренд тэгээд бид нар цаашдаа ерөнхийдөө юунд илүү анхаарах ёстой вэ гэдгээр товчгоноо сэдвээр бас PPT бэлдээд та бүхэндээ хүргэхээр боллоо гэж байна. За тэгээд мэдээлэл технологийн өнөөгийн үеийн чиг хандлагыг ярихаас өмнө бид нар яг 2019 онд COVID-19 буюу global pandemic ингээд вирустэй ингээд нүүр тулгарч байгаа. За тэрнтэй холбоотойгоор бидний working environment буюу одоо энэ ажиллах орчин, за тэгээ workplace энэ ажиллах одоо энэ хүрээлэл энэ байгууллагын маань зохион байгуулалтуудад маш их томоохон өөрчлөлтүүдийг ерөнхийдөө зайлшгүй шаардлагаар бол орж ирсэн байгаа. За тэгээд яг COVID-19-тэй холбоотойгоор бид нар бол hybrid workplace буюу яг одоо hybrid байдлаар хэрхэн ажиллах вэ, ажиллаж байгаа вэ гэдэг ийм шинжилгээ өөрчлөлтүүд орсон байгаа. Remote болон office гэдэг ерөнхийдөө нийтлэг хандлагатай байгаа. За ерөнхийдөө яг COVID-19 2019 оны 3 сараас эхлээд ерөнхийдөө дэлхийн нийтэд орж ирсэнтэй холбоотойгоор нэгдүгээр stage буюу closed гэдэг ихэнх бизнесүүд болон түүнтэй холбоотой байгууллагуудын үүд халга бол хаагдаж эхэлсэн байгаа. За тэгээд хоёрдугаар үеэс ахуулаад буюу mandatory work from home буюу яг хүн болгон одоо шаардлагатай тохиолдолд гэрээсээ ажиллана гэдэг үе шат руу ерөнхийдөө шилжсэн. За дараа нь бол гэрээсээ ерөнхийдөө зайлшгүй ажиллах шаардлагатай байна гэсэн үе рүү шилжиж эхлээд за 2020 оны 4-р улирлаас эхлэн soft open буюу зарим нэг байгууллагууд болон боломжтой салбар нэгжүүд маань нэгдэж эхэлсэн байгаа. За одоогийн байдлаар бол яг Монгол улс маань stage 5 буюу open with restriction гэдэг. За ерөнхийдөө цаанаас улсаас болон онцгой байдал, аюулгүй байдлаас ерөнхийдөө шаардлага тавьж байгаа. Онцгой шаардлагуудын одоо хүрээнд дор байгууллагууд маань өөрсдийн үйл ажиллагаагаа нэгэд эхэлчихсэн байгаа билээ. За тэгээд энийг ерөнхийдөө дасан зохицох буюу ерөнхийдөө post pandemic new normal гэсэн нэршлүүдээр бол ерөнхийдөө дэлхийд даяар бол нэрлээд ерөнхийдөө байгууллагууд маань ажиллаж байгаа. За яг энэ хүрээнд ажиллахын тулд биднэрт юу шаардлагатай байгаа юм бэ гэхээр мэдээж work одоо office болон гэрээс ажиллах гэсэн юм хоёр сонголтын хүрээнд биднэрт ажиллахад environment-ийн шаардлагууд гарч эхэлж байгаа тийм. За тэн дээрээс бол ерөнхийдөө одоо явж байгаа нийт бизнесүүдийн 68% нь бол ерөнхийдөө гэрээс ажиллах буюу яг ихэнх ажилчдыгаа гэрээсээ ажиллах юм шаардлагыг бол тавиад явж байгаа. За энэ маань олон улсын Gartner-ийн судалгаагаар яг болон яг US Research Group-ээс ерөнхийдөө тавьсан судалгаануудаас ерөнхийдөө байгууллагууд 68%-тайгаар ажилчдаа бол гэрээсээ ажиллаж байгаа гэж байгаа. За энэний хүрээнд бол бид нар зурганд харагдаж байгаагаар email, хоорондын collaboration tool, интернет, за тэгээд ажлын бүтээмжийг хэмжих төвлөрүүд гэж байдаг юм а тийм. Энэ мэтчлийн зүйлүүд мэдээж шаардлагатай болж эхэлсэн байгаа даа тийм. За энэтэй холбоотойгоор IT дээр бид нар зарим нэг зүйлсүүдийг мэдээж infrastructure буюу зохион байгуулалтын дээр өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болж эхэлж байгаа тийм. За server setup байж болно. За хамгийн ихнийх нь бол бидний infrastructure буюу дэд бүтцтэй холбоотойгоор өөрчлөлтүүд орж эхэлж байгаа. За тэгээд дэд бүтцэд хүмүүс илүүтэйгээр гэрээсээ хандах, за офисоос хандах, за ямар мэдээллийг гэрээсээ хандаж болох уу гэх мэтчлийн серверүүдийн бас энэ нээлт хаалт гэдэг зүйлүүд бол гарч ирж байгаа. За дараа нь software буюу яг бид нар програм хангамжлалаас ямар зүйлүүдийг дотооддоо бэлэн байлгах хэрэгтэй вэ? За тэн дээр шаардлагатай зүйлс маань юу байгаа вэ гэх мэт зүйлүүд байгаа даа. За тэгээд мэдээж интернет хурд, өндөр хурдны интернет гэдэг зүйл бол энэ дээр зайлшгүй дурддах зүйлсүүд юм бол нэг болж байгаа. За тэгээд end user device буюу
яг EUC буюу яг end user devices бидний ашиглаж байгаа компьютер, лаптоп, за тэгээ PC гэх мэтчлэн зүйлүүд дээр юу апдейт хийгдэх шаардлагатай, юу сайжруулалт хийгдэх шаардлагатай гэдэг зүйлсүүд орж ирж байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь configuration буюу тохиргоо гэдэг зүйлүүд ингээд орж ирж байгаа юм байна. За тэгээд серверээс ахуулаад аваад үзэхэд одоо бид нар traditionally хуучин одоо сервер, storage, за тэрний хооронд ингээд network switch, fiber switch, channel switch гэх юм те энэ мэтчлэн ингээд зохион байгуулалтуудыг хийгээд эхэлдэг байсан те. За тэгээд converged гэдэг ерөнхийдөө ойлголтууд бол сүүлийн үед бол нэлээд идэвхтэйгээр бас орж ирж эхэлж байгаа. За тэн дээр ерөнхийдөө network storage-аар дамжуулаад storage, server гэсэн зохицолтоор уялдлагаа харуулan ингээд байгууллагууд хөвчлэн ажиллаад мэдээлэлүүдэд дамжуулаад эхэлж гисэн. За тэгвэл энийг илүү redundant, за энэ хөл хориотой байгаа үед бид нар заавал одоо офис дээр ирэх боломжгүй ч юм уу те, бид нар локдаун гэдэг зүйлийг ерөнхийдөө жил 4 сарын хугацаанд бол яг Монгол Улаанбаатар хотод бол ерөнхийдөө мэдэрсэн шүү дээ. За тэгээд тэр тохиолдолд бид нар одоо зөвшөөрлөлгүй гэх мэтчлэн байгуулгын хүмүүс одоо энэ аялах буюу гэрээсээ офисоос гэр хүртэл аялахад одоо хориотой болж эхэлж ирсэн те. За ийм үед энийг илүүтэйгээр яаж redundant болон зохицолтгүй ажиллуулах вэ гэдэг дээр HCI буюу Hyper Convergent Infrastructure гэх мэт зүйлсүүд бол дурддагдж эхэлсэн байгаа. За тэгээд энэ төрлийн бас шинжилэлт сайжруулалтууд Монголын манаас томоохон хэдэн байгууллагуудад ерөнхийдөө хийгдээд эхэлж гисэн. За энэний дагуу ч гэсэндээ зарим нэг зүйлсүүд бол илүү дэлгэрэнгүй бас нэгдээд HCI маань ерөнхийдөө ажиллаад явж байна. За тэгээд цаашаа бол яг HCI эдрэгээд яриад явахаар cloud computing буюу яг энэ үүлэн технологид суурилж бид нар ямар зүйлүүдийг хийх боломжтой байдаг юм бэ? Үүлэн технологиор бид нар яг өнөөдрийн бизнестэй юуг анхаарах хэрэгтэй юм бэ те? За мэдээж database сервер, за тэгээд тэрнээс уялдаалan гарч байгаа аппликейшнуд байгаад байгаа. Яг хүн талаас ашиглаж байгаа. За тэгээд тэрний suite код буюу хандах одоо энэ хандах талаас одоо асуудалгүй ажиллах талыг одоо хангах хэрэгтэй байгаа. За тэгээд remotely ажиллах, эсвэл энэ traveling workers гэдэг одоо энэ аялал ажиллаж байгаа энэ хүмүүсийн mobility гэдэг зүйлүүд бол маш чухал болоод эхэлж байгаа. За тэрнтэй ч холбоотойгоор гар утаснаас ажиллах трендүүд бол илүү их болж эхэлж байгаа гэж үзэж болно. За тийм учраас энэ mobile device-ууд болон computer device-ууд гэдэг зүйлүүд маань бол яаж аргагүй энэтэй бас чухал холбоотой зүйлүүд маань болоод эхэлж байна гэж үзэх нь. За тэгээд үүнээс ерөнхийдөө яг cloud computing талаас аваад үзэх юм бол яг одоогийн байдлаар бид нар бол SAS, PaaS, IaaS гэдэг ерөнхийдөө 3 төрлийн үйлчилгээг бол илүүтэйгээр одоо зах зээл дээр ингээд үйл ажиллагаа явуулж байгаа хэрэглэгчдэд нийлүүлэх талаас нь идэвхтэй ажиллах шаардлагатай байна гэдэг трендүүд бол гараад эхэлж гисэн. За үүнтэй холбоотой бидний хамгийн сайн мэдих AWS, Amazon, за Microsoft, Azure, за тэгээд бидний урд хөршид байрлах ерөнхийдөө урд хөршид байрлаж байгаа юм зарим нэг байгууллагууд маань энэтэй холбоотой үйл ажиллагаануудыг бол илүү дэлгэрэнгүй явуулаад эхэлж гисэн байгаа тийм. За тэгээд энэ маань бидний яг өнөөгийн бизнест яг хэрхэн давуу тал болох юм бэ гэж байгаа тийм. За яг IT-ийн алба болоод түүнтэй холбоотой одоо алба нэгжээр байрлаад ажиллаж байгаа хүмүүс маань өөрсдийн хүрээнд зарим нэг зүйлсийг хийх боломжгүй болох тохиолдлууд гарч ирдэг тийм. За тэгээд өндөр хэмжээний сервер болоод түүнтэй холбоотой тоног төхөөрөмжүүдийг худалдан авалт хийхэд бас хүндрэлтэй болж эхэлдэг. За тэгээд COVID-19-ийн хүрээнд бол байгууллагуудын бол яг энэ дотоод мөнгө урсгал болоод кэштэй холбоотой зүйлсүүд маань бас энэтэй хүндрэлтэй болж эхэлсэн. За энэ маань бол яг зөвхөн дотоод гэлтгүй гадаадад ч гэсэндээ байгаа зүйлүүд. За бид нартай харилцаж байгаа босод вендортэй ч ерөнхийдөө холбоотой энэ зүйлүүд бас явагдаж байгаа. За тэгэхээр хэрэглэнээрээ болон яг өөрийнхөө ашиглах яг тухайн сардаа болон жилдээ ашиглаж буй хэмжээгээрээ төлбөр болон түүнтэй холбоотой мөнгө гаргадаг давуу талтайгаараа энэ төрлийн бизнесүүд маань илүү бидний бизнест илүү өрөөгөөж өгч байна гэж үзэж байгаа юм тийм. За тэгээд SaaS бол мэдээж зөвхөн data. За энэ нь болохоор self managed. Бидний энэ төрлийн зүйлийг бол өөрсдөө self manage хийн. За тэгээд илүүтэйгээр бидний одоо provider буюу биднээс юу өгч байгаа юм data center, network storage, physical server, virtualization, operation system, database, application гэх зүйлүүд маань ингээд гарч идэг байна. За хэрвээ энэ төрлийн зүйлүүдийг бид нэр хэрвээ өөрсдөө зарим нэг нь хийж чадах юм байна гэх юм бол PaaS буюу application өөрсдөө хийж болох юм байна. IaaS буюу эсвэл database operating system-ээ бас өөрсдөө хийж болох юм байна. За host
мэт зүйлсүүдээ өөрсдөө бас ингээд конфигур хийх боломжуудыг ингэж олгож эхэлж байгаа нэ тийм. За тэгээд энийг бид нэр цаашаа яг хэрхэн utilize хийж хэрхэн ашиглах юм бэ гэж тийм. За энийг бол ерөнхийдөө сегментчлээд за ямар төрлийн үйлчилгээг хэрэглэгч илүү авбал тохирж байгаа юм бэ гэж. За илүү end user буюу яг ерөнхийдөө албан байгууллага талаас нь биш эцсийн хэрэглэгч тал дээрээ төвлөрсөн үйлчилгээ авъя гэх юм бол SaaS буюу software as a service маань хамгийн best choice байх нэ гэж үзэх юм байна. За тэгээд дараагийнх нь буюу PaaS нь бол илүүтэйгээр application developer буюу за та бүхэн одоо өөрсдийн вебсайт болоод эсвэл одоо түүнтэй холбоотой application за одоо Монгол бол одоо Pocket, Simple, Zeli application-ууд те. За тэгээд дээрэс нь нэмээд UB Cabbage гэдэг юм үүнтэй холбоотой маш олон application-ууд бол ингээд develop хийгдэж байгаа. За иймэрхүү хүмүүс маань заавал өөрсдийн сервер болоод тиймэрхүү зүйлийг зохион байгуулалт хийгээд байх шаардлагагүйгээр за платформ as a service гэдэг PaaS төрлийн үйлчилгээг ингээд авч дотооддоо нийлүүл дотооддоо хэрэглэх боломжтой байх нэ. За яс гэх юм бол илүүтэйгээр network architects буюу за илүүтэйгээр таны байгууллага одоо өөрсдийн дотоод сүлжээ, дэд бүтцээ зохион байгуулах чадвартай, IT-ийн багтай, за эсвэл түүнийг аутсорсинг талаас нь ингэж авдаг бол infrastructure as a service гэсэн үйлчилгээг илүүтэйгээр авч дотооддоо нийлүүлснээрээ одоо өөрийн үйл ажиллагааг нь тасралтгүй байдал гэдэг зүйлийг хангахад илүү уяатан зохион байгуулалтыг хийх боломжтой болох нэ. За тэгээд мэдээж энэ төрлийн үйлчилгээг нийлүүлж байгаа маш олон төрлийн байгууллагууд байгаа. За SaaS PaaS бол илүүтэйгээр за Salesforce, Mailchimp гэдэг юм те. За саний хэлсэн Uber одоо тэр UB Cab те. За иймэрхүү аппликейшнууд ингэ байж ингэ болоод байна те. SaaS PaaS хоёр дээр. За илүүтэйгээр YaaS төрөл дээр бол за Amazon, за манай Microsoft-тай холбоотой зарим нэг бүтээгдэхүүнүүд ингэ явж байгаа. За энийг бол та бүхэн ингэ одоо авснараа 99.95 ч гэдэг юм те. Энэ мэдчлэн юм uptime одоо ийм амлалтуудыг одоо SLA-уудыг ерөнхийдөө зураад авч болдог. За энийг яг бид нөр өөрсдөө зохион байгуулалт хийхээр яг тухайн SLA-д хүрэхийн тулд одоо дэлхийн стандартуудыг бас ингэ нэвтрүүлэх шаардлагатай болдог. Түүнтэй холбоотой мэрэгчлэлтнүүд хэрэг болдог. За түүнийг тэрийг зохион байгуулах, менеж хийх гэдэг ийм шаардлагууд ингэ гарч ирдэг байна. За ийм зүйлүүдийг илүүтэйгээр ингэ хааж өгдөг. Та бүхний энэ боломжуудыг ерөнхийдөө гаргаж өгснөөрөө та бүхэн илүүтэйгээр өөрсдийн core бизнесүүд за түүндээ анхаарах юм боломжийг олгодог байх нэ гэж үзэх нэ. За тэгээд цаашаа яг end user буюу яг эцсийн хэрэглэгч дээрээ бид нар яг ийм зүйлүүдийг яаж хийж байгаа юм бэ гэхээр за мэдээж за бид нар бол Microsoft-ийн партнер компани. За тийм учраас яг O365-тай холбоотойгоор илүү ийм судалгаануудыг хийх гэж ерөнхийдөө үздэг. За тэгээд IT analysis, за mobile strategy, cloud sourcing strategy гэх мэтчлэн ингээд яг тухайн байгууллагт танай байгууллага ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг вэ? За тэр байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаанд ямар төрлийн одоо энэ IT-ийн зохион байгуулалт хэрэгтэй байдаг юм бэ? Таны өнөөдөр эцсийн хэрэглэгчийн юм шаардлага юу байдаг юм бэ гэх мэт зүйлүүд дээр тулгуурлаад ерөнхийдөө migration зарим нэг зүйлүүд маань хийгддэг байх юм те. За 364 strategy, за тэгээд assessment хийгээд за ингээд integration, migration гэх мэт зүйлүүд маань хийгдээ таны байгууллага яг эцсийн хэрэглэгч талаас ингээд үйлнээс ажиллах ч байдаг юм уу? Энэ боломжуудыг ингэж нээж өгдөг байх юм байна. За тэгээд хамгийн одоо зөв шийдэл бол мэдээж зөвлөх. Тэгээд за enable буюу идэвхжүүлж өгөх, за transform буюу шилжүүлж өгөх. Тэгээд шилжүүлсний дараа бас нэг хамгийн чухал стейж нь шилжсэний дараах хэрэглээ гэдэг зүйлийг ерөнхийдөө дурдж өгөх шаардлагатай болж эхэлдэг, менеж хийх хэрэгтэй болдог те. За тэгээд дэлхий дээр одоо яг Microsoft-оос гаргаж байгаа ч юм уу те. Одоо бусад тренд болж байгаа вендорудаас гаргаж байгаа трендүүд дээр юу гэж зааж өгнө гэх юм бол та бүхэн худалдан авалт хийчихэд яг юм cloud шилжилтэн дээр хүрэхгүй байна. За яг cloud шилжилт гэдэг нь байгууллага дээр юунаас хэмжигдэж ийнэ гэх юм бол хүмүүсийн utilization буюу яг энэ хэрэгжилж байгаа хэрэглээ талаас хэдэн хувьтай байна вэ гэж юм уу те. За бидний хамгийн одоо ойрхон жишээ болох M365 болох одоо Microsoft-ийн лицензийг авсан байгууллагууд хамгийн идэвхтэй ашигладаг нь болохоор Microsoft Exchange буюу Outlook mail серверийг маш их идэвхтэй ашигладаг. За тэгээд daily collaboration tool болох Microsoft Teams-ийг бол за нэг хамгийн максимумд бол нэг дунджаар 15% ашигладаг байх жишээний. Гэхдээ цаана байгууллагаас гарч байгаа төлбөр хөрөнгө мөнгө бол яг энэтэй холбоотойгоор бол цаашаа гарч идэг байнга л тогтмол үнээрээ гарч идэг. Гэхдээ тэрний хэрэглээгүй үлдэж байгаа байгууллагад одоо өргөө зардал болоод явж идэг. За тэгээд энэтэй холбоотойгоор одоо SharePoint, Yammer,
За тэгээд одоо Power Apps ч гэх юм уу те. За тэгээд энэ OneDrive ингээд дата цуглуулж байгаа гол бааз маань байна. Гэх мэтлэн зүйлүүдийн ашиглалт маань яг desired хэмжээнд ерөөсөө хүрэхгүй байгаа юм байна. За тийм болохоор бид нар яг энэ стратеги болоод за энэ анализис гэдэг зүйлүүд маань ерөөхдөө маш чухал юм байна гэдэг ийм трендийг бол байгууллагуудад бол зөвлөд эхэлж гисэн. За тэгээд энэтэйгээ холбоотой ч гэсэндээ яг 2021 он 2020 онд манай компани байгууллагуудад илүүтэйгээр энэ зөвлөх үйлчилгээ за тэгээд хэрэглээ талаас нь идэвхжүүлэлт за тэгээд бизнес процесс автомашн гэдэг зүйлүүдийг хийснээрээ бас яг Microsoft-ийн 2021 оны Partner of the Year гэдэг ийм эрхэм цолыг бас хүртсэн байгаа. За энэнийг бол бид нар бол сүүлийн 3-4 жил буюу яг 2017-оос 18 оноос ахуулан яг энэ төрлөөр бол ерөнхийдөө ажиллаад эхэлж байгаа. За тэгээд яг байгууллагад яг энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлээд явснараа ерөнхийдөө 3 сегмент рүү нь шууд нөлөө үзүүлнэ гэж хэлсэн байгаа. За information officer гэж ерөнхийдөө ярьдаг. За Монгол бол илүүтэйгээр яг мэдээллийн аюулгүй байдлыг бол илүүтэйгээр технологи тал нь бас хариуцаад явждаг. За тэгээд complexity and risk буюу яг энэ ойлгомжгүй байдал, эрсдэл гэдэг зүйлүүдийг бууруулж ийн, зардлыг ил тод болгож ийн. За тэгээд өнгөрсөн хугацаанд ч гэх юм уу те өмнөх одоо юм уламжлалт загвараар явж байгаа зүйлүүд төр бид нэг ашиглагдахгүй томоохон ингээд серверүүдийг худалдаж авдаг ч юм уу те эсвэл апдейт хийх болоход дахиад нэг бүтэн том зардал гардаг ч юм уу ийм байдлуудыг ерөнхийдөө байхгүй болгож шууд өгч ийн гэж ойлгож болно. За тэгээд эцсийн хэрэглэгч тал дээрээ бол IT experience. За тэгээд мэдээж яг мэдээлэл технологийн ашиглаж байгаа програмууд, софтверүүд маань байнгын up to date буюу ямар нэг одоо юу гэдэг чинь лиценз out of date болсон байна. Эсвэл одоо бид нэг crack гэж ярьдаг шүү дээ, тэ. Crack-д ямар нэгэн зүйлсийг бол ашиглахгүй official үйлчилгээг ерөнхийдөө ашиглаад явж байна. За тэгээд мэдээж эцсийн хэрэглэгч интернет орчинд холбогдсон тохиолдолд productivity буюу бүтээмж, за тэгээд mobility буюу хаанаас ч ажиллах ийм уяатан боломжийг бол олгож өгч байгаа. За тэгээд яг нөгөө талаас одоо хамтран ажиллаж байгаа хүмүүстэйгээр илүүтэйгээр ойрхон ажиллах. За тэгээд хоорондоо мэдээлэлээ солилцох, collaboration төлөвүүд маань илүү уяатан болж эхэлж байна гэж үзэж болох юм байна. За тэгээд бизнес дээр гарах үр нөлөө бол мэдээж өмнөх хоёроос шууд хамааралтайгаар олон зүйлүүд маань бол гарч байгаа тийм бизнесийн хурд бол мэдээж сайжирна. За тэгээд энэ дотоод энэ environment-ийн бүтэц маань бол илүүтэйгээр сайжирна. За тэгээд хамгийн сайн буюу маш их одоо яг анхаарал хандуулдаг буюу одоо мэдээллийн аюулгүй байдал за тэгээд тэр үйл ажиллагааны аюулгүй байдал гэдэг зүйлүүд маань яг одоо энэ Microsoft гэдэг юм уу бусад энэ cloud үйлчилгээ үзүүлж байгаа газрууд маань өөрсдийн бас юм security тал дээрээ бас энэ сервисийн level agreement ингэж зурдаг байгаа тийм. За тэгэхээр тэр зүйлүүдийг та шууд өөрсдийнхөө бизнес адапт хийгээд буюу ингээд авчиж байгаа та ингээд ялгааг болж байна. За энэ болгоныг бид нараас яг IT-ийн албан маань өөрсдөө 100% хариуцахад маш хүндрэлтэй зүйл шүү дээ тийм ээ. За тэгвэл бид нар яг дараагийн удаад одоо бид нар яг юу хийх юм бэ? Одоо бид нар яг цаашдаа юу хийх вэ? Яах вэ гэдэг зүйлүүд маань ингээд гарч эхэлж байгаа. За тэгээд энэ талаар бол цаашлаад манай бизнес хүчил хариуцсан менежер золбоо. За тэгээд бизнес процесс автоматжуулалтын менежер төвшин төрийн маань илүү дэлгэрэнгүй болоод яг хэрэглэгчийн experience за тэгээд practice дээр суурилсан одоо презентацнуудыг та бүхэнд өгөх болно. За тэгээд Монгол сервис спорт компани маань бол мэдээж яг тухайн харуулж байгаа вендорууд болоод за энэ компаниудаас ирж байгаа бүтээгдэхүүнүүд дээр value added service буюу аутсорсинг байдлаар бол байгууллагуудын IT-г бүрэн 100% харин шийдэж байгаа. Дэд бүтэц болоод зохион байгуулалт архитектийн тал дээр бол 100% зөвлөх болоод за тэрний талаарх нэмэлт үйлчилгээнүүдийг бол эцсийн хэрэглэгчээс ерөнхийдөө инфраструктур хүртэл бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа. За тэгээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд вебинар ахуулсан хэсэгт сайхан оролцоорой гэж хүсье.